Екатеринбургийн нэг их барих эмэгтэйчүүдийн эмч Жанна Сергеевна Соколова 2006 онд вакцин огт хийлгээгүй 3,000 хүүхдийг ажиглажээ. Янз бүрийн насных ч гэсэн бүгд вакцин хийлгээгүйгээрээ ижил байлаа. Биеийн байдлыг нь үнэлж үзэхэд бүгд адилхан онд сайн байсан гин. Тэдний бие махбодын болон оюун ухааны хөгжил нь бусад эмчийн хүүхдүүдээс хамаагүй эрт байсан гинэ. Манайхан өвөөгөөс эхлээд 6 үеэрээ хизээж вакцин тариулаагүй. Өвөө маань бурхнаас зайсан эмч хүн байсан юм аа. Бидний хэнийг нь ч тариулаагүй. Миний хөөрхөн 30 охин маань ч бас хатгуулж үзээгүй. Яагаад гэвэл манайхан дархлааны системээ зэрэмдэглүүлдэггүй юм аа. Дархлаажуулалт гэж юу вэ? Энэ нь багахан өвчин халдаана гэсэн үг. Хүүхэд чинь 18 хүртлээр шат дараалалтайгаар багахан өвчнүүдийг халдаад байвал дархлаагаа дараа нь яаж нөхөж олж авах юм бэ? Энэ нь дархлааг айжмаар үгүй хийж байна.